За. За би нийслэлийн иргэдийн туйлшрын хурлын дарга хэмээх хүнтэй албыг хүлээж авснаас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 37 удаа хуралдаж 174 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж шуурхай ажиллалаа. Энэ хугацаанд та бид нийслэлийн засаг сургууль Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын асуудлаа баталж, зорилтоо тодорхойлсон гэдгийг онцлоё. Харин нийслэлийн эдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаглыг мөрдлөг болгон хотын хөгжлийн асуудлыг иргэд, оршин суугчид бие даан шийдвэрлэх шинжлэх ухааны чаналгыг нутагшуулахад анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэргүүлэгчид бид хамтдаа чамгүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Тухайлбал хотын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хот төлөвлөлт, хот байгуулалт, хот тогтчлолт, ажлын байрны хангамж, хүн амын үйлчлэгээ хөгжүүлэх болон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр бодлогын олон баримт бичиг баталж хэрэгжилтэнд хяналт тавьж байна. Бидний хамтын бодлого шийдвэр зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд хотын эдийн засаг, бизнес нааштай өөрчлөлт гарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдэж, аж үйлдвэр, барилгын материал зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний шинэ объектууд ашиглалтанд орсоор байна. Авто замын салбарч баггүй ахиц ажиглагдаж байна. 2017 оны улс нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 49 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж, цэцэрлэгт хамрагчдын хангамж 76% өсжээ. Төр хувийн хэмжээний 21 сургуулийг шинээр барих болон хуучин барилгад өргөтгөл хийх замаар сургуулийн хүчин чадал нийт 10,680 суудлаар нэмэгдлээ. 3 ээлжээр хичээлж байсан сургуулийн тоо 3-аар буурлаа. Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн 18 хэсэгчилсэн ерөнхий төлөвөг баталсны дотор эмээлтийн үйлдвэр технологийн парк, хайлаас, Чингэлтэй, Дарих, Дамбад аржаа, Баян хошуу, Шархад, Толгой цэрэг бүсийн төлөвлөлтүүд багтаж байна. Улаанбаатар хотын хөгжлийн нэг бэрхшээл болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 удаагийн хуралдаанаар тусгай ажлын төлөвлөгөө баталж, олон ажлуудыг холбогдох газрууд нь хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шинэ технологи нэвтрүүлэх, аюулгүй хот болгохын төлөө чармаа ажилласныг энд дурдъя. Замын цагдаа, боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хамтран ажилласнаар ерөнхий боловсролын сургуулийн орчим дах автослыг бууруулахад онцгой анхаарч байна. Үр дүнд гарч энэ төрлийн гэмтэрэг зөрчил өмнөх оны мөн үеэс 15.7%-аар буурчээ. Зам тээврийн осод хамгийн их өртдөг 16 ерөнхий боловсролын сургуулийн орчинд дэлхийн стандарт нийцсэн замын тэмдэглэгээ, хаалт хамгаалтыг хийгээд байна. Цагдаагийн байгууллагын зөвлөгөө тусалцаатайгаар хэв журмын урамшилт эргүүлэлийг ажилуулсны үр дүнд 2000 гаруй ажлын байрыг шинээр бий болгосны зэрэгцээ иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчинд зарим ахиц гарч байна. Нутгийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөн 25 жилд анх удаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн гэсэн дүрмтэй болж, хурал тэргүүлэгчдийн хуралдааны дэгэнд өөрчлөлт оруулан баталж гаргасан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих журамтай. Төлөөлөгчид ёс зүйн дүрмтэй боллоо. Нийслэлийн иргэдийн хурал өнгөрсөн хугацаанд анх удаа бүх дүүргийн хэмжээнд иргэдээ сонсын аяныг зохион байгуулсан. 23 мянган иргэн энэ аяны хүрээнд санал санаачлага хариулсныг бид Улаанбаатар хотынхоо тулгымдсан асуудлыг шийдвэрлэхэд тусхан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шин шатанд гарсан төдийгүй төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллага, шашны байгууллагаас гаргасан санал, санаачлага, тавьсан хүсэлтийг дэмжих тал дээр илүү санаачлагтай харилцан хамтран ажилласан гэж бодож байна. Та бид хамтдаа хийсэн мөн эхлүүлсэн ажлууд цөөнгүй бий. Цаашид
цаашид хийж хэрэгжүүлэх олон ажлууд бидний өмнө байгаа. Хотын хөгжлийн шинжлэх ухааны үндслэлийг сайжруулах, Монголын хотууд дэлхийн хотуудын жишгээр хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн эрх зүйн орчинг шинжлэх, чиг хандлагыг тодорхойлох зорилгоор хотын хөгжил, шинжлэх ухааны технологи сэдвүүд олон улсын баг хурал зохион байгуулж, хотын хөгжлийн онол, үзэл баримтлал, стратегийн талаар өөрийн санааг нийтэд танилцуулсан. Энэ хурлаас гарсан хэтийн ач холбогдолтой олон санааг ажил хэрэг болгоход товлолт хугацааны хувьд хүндрэл гарч ирлээ. Гэсэн хэдий ч иргэдийн төлөөлөгчийн хувьд хотын хөгжлийн зарчмын асуудлуудад анхаарлаа хандуулж өөрийн санал санаачлагыг гаргаж байх болно гэдгээ энэ ялданд илэрхийлье. Эрхэм хүндэт төлөөлөгчдөө, эрхэм хүндэт нийслэлчүүдээ, 2012 оны иргэдийн хурлыг сонгох сонгуульд ялагдaltaгүй байж, гишүүд дэмжигчд намын ажлаас дайжиж, хөрөнгө санхүү баг, үйл ажиллагаа явуулах өөрийн байргүй нийслэлийн Монгол ардын намыг удирдах даалгаврыг миний бие хүлээн авч, журмын нөхдөөгөө хамтран зүтгэж, иргэдийн итгэлийг сэргээн, сонгогчдын дэмжлэгийг авахын төлөө хүчин чармаат гаргасны үр дүнд 2016 оны улсын их хурлын нийслэлийн болон орон нутгийн хурлын сонгуульд өнөмсөхгүй ялалт байгуулан эрх баригч хүчин болж бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ. 2016 оны сонгуулиар нийслэлийн Монгол ардын намаас нэр дэвшигчид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34-ыг авч ялт байгуулснаар ад жаргалтай хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Иргэд сонгогчдойгоо итгэлийг хүлээж нийслэл хотынхоо хөгжлийн төлөө ажиллах чин хүсэл, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирснийг та бүгд мэднэ. Жил 3 сар нь нэг бодоход их хугацаа мэт боловч хотын хөгжлийн төлөө 1.3 сая иргэний эрх ашигын төлөө томоохон бодлого, бүтээн байгуулалт, зорилтыг хэрэгжүүлэхэд дэндүү богино хугацаа байлаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлог нь хамтын шийдвэр гаргадаг, бодлого зорилтоо хамтран тодорхойлдог, иргэдийнхээ эрх ашигыг хамгаалдаг, хамтын хариуцлага хүлээдэг байгууллага. Амжилт ололт, алдаа дутагдал байвал бид бүгдийнх хамтынх байх учиртай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувьд би энэ л зарчмыг баримтлан ажилласан. Гэвч улс төрийн сонгуульд нэг баг болж ялалтын төлөө гараа барин алхсан журмын нөхдийн зүгээс эрх мэдэл шунахтаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, захин орчноор гүтгэдэг дайралтыг удаа дараа зохион байгуулалтаар хийж нэр төрд минь халдаж итгэл сэтгэлгүр минь ус цацах явдал бишгүй байлаа. 27 жилийн өмнө Монгол улс ардчлалын замыг сонгохдоо хүний эрх чөлөөг дээдлэхээ тунгаглаж хин нэгнийг шүүхээр гин буруутаа гэж тогтоогдоогүй байхад нэр төрд нь халдахгүй байхыг тунгаглан зарласан. Гэтэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрвхий гишүүд маань, төлөөлөгчд маань нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад итгэл үзүүлэх хэсэгт асуудлыг хуралдаанаар хэлцүүлэхийг шаардсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Төлөөлөгчдийнхөө шаардлагыг хүндэтгэн үзсний зэрэгцээ олон нийтийн түвшинд үүсэн эргэлзээг нэг талд нь болгох үүднээс би чөлөөлөгч өргөдлөө хүсэлтэд гаргасан юм а. Хурлын төлөөлөгчдийн шаардлага тавьсан дурдсан хариуцлага хүлээх үндслэл болоод буй 60 төрмийн гэх асуудлаар миний бие хууль хяналт авилгалтай тэмцэх газарт 10 гаруйд очиж мэдээлэл өгсний зэрэгцээ. 2016 оноос хойш 1 жил хүрэх хугацаанд цагдаа хуулийн байгууллагад 3 удаа шалгагдаж уг хэрэг хэрэгсэхгүй болсон төдийгүй хан улд үргийн шүүхийн шийдвэрээрч гин буруугүй гэдгийг тогтоосон болно. Хамгийн сүүлд энэ сарын ихээр нийслэлийн прокурорын газар дахин хянаад уг асуудлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж энэ тухай олон нийтэд мэдээлсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хуулиараа хэнийгч албан тушаа томилдгүй, чөлөөлдгүй. Энэ хуралд, энэ улс төрийн сонгуульд сонгогчдоосоо дэмжлэг авсан намуудын бүлэг ажлын албад ажилдаг гэдгийг нийслэлчүүдэд хэлмээр байна. Энэ утгаараа нийслэлийн иргэдийн хурлын дарга миний бие төрийн албыг наймаалцаж мөнгө босгодог хүн биш гэдгийг та бүхэн төвөггүй ойлгоно. Хуулийг мэдсээр байж мэдэн бодилж ус төржөөж болохгүй билээ. Хариуцлагаар халахвч хийж муухай бүхнээ хэн нэг рүү жихэж өөртөө уснаас хуурай гарах арга зам сөвгчилж улс хотод бий болсон эерэг үйл явцыг үгүйсгэн харлуулахыг санаахагчд манай нам төлөөлөгчдийн дотор тодрон гарч ирлээ. Зүтгэсэн буруутаж, айхсан зөвдөж, тэд буруутан хайх ажиллагааг манлайлж байгаа нь хачирхалтай. Багаар нүүрээ халбавчлагчид,
шудраг иргэний дүрд хувирч улиг болсон мэдээлэлээр бамбай хийж тэрч бүхэл улс төрийн өөр хүчин тэдний төлөөлөлтөд сүлбэлтэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгөн дайн өдөөж байна. Хүнд итгэх итгэл, мэс чанар, жудаг үгүй болж байна. Ийм зохисгүй үйлдлийн жишээг хурлын төлөөлөлд үзүүлж өөрсдийн тарыг олон нийтэд таниулж буй тун харамсалтай санагдаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч хүн бол иргэн өрх бүрийн сайн сайхны төлөө ажиллах учиртайч өнгөрсөн хугацаанд эрх мэдэл албан тушаалын төлөө нэрвхий төлөөлөгчд ажилласаар ирсэн нууц биш юм аа. Эрхэм мөндөд төлөөлөгчдөө, эрхэм мөндөд нийслэлчүүдээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн 7 дүрэгт ялагдал хүлээснээр манай намаас нэр дэвшигч энэхүү сонгуульд ялагдахад нөлөөжээ гэж үзсэн үүний улс төрийн хариуцлагыг нийслэлийн Монгол Ардын нам, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг удирдах байгаа хүний хувьд би хүлээх нь зүйд нийцнэ. Монгол Ардын намд өнөөдөр эрх баригч хүчний хувьд хотын хөгжлийн үзэл баримтлал, бодлого зохион байгуулалт, үйл ажиллагааны нэгдэл хамгаас чухал байгааг би өөрийн шийдвэрээ гаргахдаа бодолцож үзсэн юм аа. Ийм ч учраас би улсын их хурл, нийслэл, орон нутгийн сонгуулийн ялалтын буухайгаа хамтран зүтгэсэн журмын нөхөддөө хүлээлгэн өгөх зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөх төсөлтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжилт 11 дугаар хуралдаанд гаргаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү? Та бүхний шийдвэрийг миний бие хүндэтгэн хүлээн авах болно гэдгээ дахин илэрхийлье. Надад итгэл дах чадвар төвчээр бий. Цаашид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд надад болон нийслэлийн Монгол Ардын намын багт итгэл хүлээлгсэн эргэж сонгогчд нийслэлчүүдийнхээ төлөө хичээн ажиллах болно. Эр хүний замын хүз урт, эрх мэдэл миний хүсэл шунал бишээ. Эргэж уулзах, нүүр, учрах цаг хугацаа гэж бий. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчд та бүхэн Улаанбаатар хотынхаа эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийг чадварчуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэн аж ахуйн нэгжээ дэмжихэд онцгой анхаарал хандуулахыг уриалж хэлэх үгээ төгсгөж байна. Нийслэлчүүдэд амжилт хүсье. Баярлалаа.